үе мөч хүртэл үе мөчөөс За. за 286. За. За гэхээр хин бодроо маань эхлэн гэсэн үү? Хулуур хөдөлгөөний аппарат Чи За би эхлэх үү? За хулуур хөдөлгөөний аппарат хулгуур эрхтний буюу яс булчингийн тогтолцоо нь арга яс тэдгээрийн үе мөч булчингаас бүрднэ. Хулгуур эрхтний тогтолцооны үүрэг 1. Хулгуурын арга яс нь бүх биеийн хулгуур юм. Зөөлөн эрхтнүүд ясанд бэхлэгддэг. 2. Хөдөлгөөний булчингийн тогтолцоо нь булчингаар удирдагдах хөдөлгөөнд холбоос бүхий хөшүүргийн систем юм. 3. Хамгаалалтын арга ясанд амин чухал эрхтнүүдийг агуулах хөндийнүүд байдаг. Нугасны шингэн, нугасны сувагт, гавлын ясанд, тархи цээжний хөндийд, зүрх, уушиг, арцгийн хөндийд, шээс бэлгэсийн тогтолцооны эрхтнүүд агуулгадж, хамгаалагдж байдаг. 4. Эрдэсийн солилцоо яс бол фосфор, кальц, төмөр, цэсийн эрдэст авсны агуулга юм. 5. Цус түлжүүлэх цусны болон дархлааны тогтолцооны эсүүд нь ясны чөмгөний цус түлжүүлэх үйдлэсээс үүсдэг. Арга яс, нуруу. Арга яс бол бидний биеийг дэмжих бат бөх тулгуур юм. Яс нь хатуулгийг бэлэгддэг. Үе мөч бол бидний арга ясны хөдөлгөөнийг хангаж уян хатан болгодог. Хүний нуруу латин S үсэг шиг хэлбэртэй бөгөөд амортизатор шиг ажилдаг юм аа. Хатуу нугалам яс зөөлөн завсрын дискний ачаар нэг талаар их бат бөх байх ч нөгөө талаар уян хатан байдаг. Нурууны энэхүү өвөрмөц бүтс нь хүнийг босоо байрлалд байлгаж нуруу хөдөлгөөнтэй байх боломжийг нь олгодог юм аа. Нуруу бол амьдралын суурь тулгуур, түшиг баталгаа, мөн амьдралын уян хатан дэмжлэгийг бэлэгддэг. Хүмүүсийн ярианд мөлхөх, өөрийгөө доромжлох утгаар түүний амьдрал түшиг тулгууртай, хөл дээрээ бат зогсох, даахын аргагүй ачаа гэх мэт хүний дотоод байдлыг илэрхийлсэн үг хэллэгүүд ихэвчлэн хэлэгдэж байдаг. Нуруу нугасны асуудал нь амьдралд дэмжлэг тулгуур тусалцаа дутагдж байгааг илтгэнэ. Та амьдралыг төвчхийн аргагүй ачаа байн дэвчих ёстой бэрхшээл гэж ойлгодог. Нуруу нугасны гэмтэл авсан нэгэн эмэгтэй ирсэн юм аа. Гэмтлийн далд ухамсарын шалтгааныг нь олж мэдэх явцад тэрээр эмчээ би нөхрийнхөө дэмжлэгийг хизээч мэдэрч байгаагүй л дээ гэв. Юун дээр гэж асуухад эмэгтэй хүн үргэлж эр хүний дэмжлэгийг мэдрэхийг хүсдэг гэдгийг та мэднэ шүү дээ. Гэхдээ би үүнийг мэдрэхгүй л байна. Тэр надад хайргүй зөвхөн хүүхдүүдээс болж л хамт амьдардаг юм шиг мэдрэмж төрж байсан. Мөн материалын дэмжлэг тэмч их байсангүй гэв. Ихэнхдээ мөнгө санхүүгийн болон материалын сайн сайхан байдлын талаарх айдас нь нурууны доод хэсгийн асуудалд хүргэдэг байна. Саяхан би найзтайгаа уулзахаар очиход сонсооч өнөөдөр бүтэн өдрийн турш нуруу өвдөж бүр хөл рүүгээ дамжиж өвдөд байх юм юутай холбоотой бол гэж тэр надаас асуув. Чамд мөнгөтэй холбоотой санаа зовж байгаа асуудал байгаа болтой гэж би түүнд хэлэхэд яг тийм. Өнөө өглөө би их хэмжээний мөнгө хүнд өгөхдөө буцааж өгөх хэсгийг нь мэдэхгүй их эргэлзсэн юм байна гэв. Нурууны оси хандруулстай хүмүүс ирэхэд тэдний амнаас дараах үг хэллэгүүдийг байн сонсож болно. Би энэ бүх ачааг өөрөө өөрсөн. Би амьдралдаа хитрхи их зүйлийн төлөө хариуцлага өөрч байна. Энэ бол миний хувьд даахын аргагүй ачаа. Хүү маань миний мөрөн дээр суугаад хөлөө унжуулчихсан мэт санагдаж байна. Энэ бол миний хүнд тавилан. Бөгөөд би үүнийг амьдралынхаа туршид тээж явах ёстой. Миний өмнө нэгэн залуухан бүсгүй сууж байна. Түүний эмчид үзүүлэх болсон шалтгаан нь нурууны өвдөлт байлаа. Эмчээ, би амьдралынхаа туршид
хүн бүрийг бүх зүйлийг өөр дээрээ чирсээр ирлээ. Би нөхрөөсөө илүү цалин авдаг болохоор намайг мөнгө үйлдвэрлэдэг тэжээгч гэж хардаг байсан. Бас би эцэг эхтэй ч тусалдаг. Дээр нь миний амьдралд бас нэг загалмай байгаа юм л да. Тэр нь миний хөгжлийн бэрхшээлтэй ах минь юм. Түүнд ч миний тусламж хэрэгтэй байдаг. Тэрв та намайг ямар их ядарч байгааг, энэ хүнд ачааг авч хаяхыг хүсэж байгааг мэдсэн болч надад туслаач. Хайртай хүмүүсээ баяр баясгалантай амар амгалан байдлаар халамжлахыг надад зааж өгөөч гэв. Амьдралын сайн муу бүхнийг баяр хөөртэйгээр төвчих ёстой гэдэгт би итгэдэг. Эцсийн дүнд бидний амьдралд хандах өөрийн хандлага л үүнийг ачаа болгон хувиргадаг юм шүү дээ. Тиймээс бусад хүмүүсийн асуудлыг мөрөн дээрээ үүрхээс өмнө эхлээд өөрийн амьдралаа зэгцэл. Өөрийн ертөнцийг үзэх үзлийг шинжил. Амьдрал танд хэрхэн санаа тавьж таныг дэмжиж байгааг харахад суралц. Нэг хүн өөрийн амьдралаа маш хэцүү тооцдог байж, тааламжгүй нөхцөл байдал ар араасаа урсан гарч ирдэг байлаа. Түүнд ямар ч гэрэл гэгээ байхгүй мэт санагдаж байв. Тиймээс тэр Бурхандаа хандан, "Бурхан минь ээ, би яагаад ийм хүнд хувь тавилантай хүн юм бэ? Миний амьдралыг хөнгөвчлөх боломж байхгүй гэж юу?" хэмээн асуудаг байж, гэтэл ийм зүүдэлж Бурхан түүний зүүдэнд нэрээд "Надтай хамт яв" гэд нэгэн агуулах руу түүнийг дагуулan очиж янз бүрийн загалмайнуудыг харуулхад жижиг, том, модон алтаар хийсэн гэд төрөл бүрээрээ байв. Бурхан "За алив, таалагдсан нэгийгээ сонго" гэж залуу эр алтан загалмай руу ойртож очиод түүнийг өргөх гэж оролцсон ч хөдлөгч чадсангүй. Үнэт чулуугаар чимгэлсэн гоёмсог загалмай түүний анхаарлыг татав. Түүнийг өргөх гэж оролцсон ч бас болсонгүй. Тиймээс илүү энгийн загалмай хайж эхлэв. Гэтэл тэд бүгд хүнд эсвэл том хэмжээтэй байлаа. Дараа нь агуулгын хамгийн буланд тэрээр хамгийн жижиг бөгөөд хамгийн хөнгөн загалмайг олж харав. "Бурхан, би үүнийг авч болох уу? Надад үнэхээр таалагдлаа" гэж хэлэхэд "Ав" гэж Бурхан хариулав. "Энэ бол таны одоо хүртэл тээж явсан өөрөмтийн загалмай юм" гэжээ. Бид бүхэнд ямар ч сорилтыг даван туулах маш их хүч чадал өгөгдсөн байдаг ажээ. Бурхан хэн нэгний нуруунд түүний дааж чадхаас илүү ачаа өөрүүлдэггүй. Бурхан хүний хүч чадлаас давсан сорилтыг өгдөггүй юм. Та өөрөө өөрийнхөө ертөнцийн төлөөх хариуцлага үүрэх тусам таны амьдрал илүү хялбар болж байгааг мэдрээрэй. Гин буруу гомдол шүмжил, зэмлэл зэрэг хүнд ачаа таны мөрөн дээрээс алга болно. За ерөнхийдөө өөрийгөө үнгүйдүүлэх зөрчлөн тулгуур эрхтний тогтолцооны өвчний гол шалтгаануудын нэг юм. Хүн өөртөө өөрийн хүч чадвартаа эргэлзэж өөрийгөө сул дорой, чадваргүй гэж үзвэл амьдралын гол тулгуур болох өөртөө итгэх итгэл өөрийн бурханлаг мөн чанараа алддаг юм аа. Хит их амьдралын ачааг нуруундаа өөрч явдаг хүмүүс сэтгэлдээ бол өөртөө эргэлзсэн, өөрийгөө дорд үзэх мэдрэмжийг хүлээн авдаг болохыг би анзаарсан. Ийм маягаар тэд бусдаар хүлээн зөвшөөрүүлж хайрлагдахыг эрмэлздэг. Өөр нэг сонирхолтой жишээ татъя. Өсвөр наснаасаа эхлэн нурууны өвчтэй байсан нэгэн эмэгтэй манай семинарт хурж ирсэн юм аа. Тэрээр дад ухамсар руугаа хандан энэ өвчний шалтгааныг мэдхийг хүсгээд хэсэг хугацааны дараа ээжийнх нь дүр төрх гарч ирсэн ажээ. Өвчин нь юутай холбоотой болохыг би ойлголоо гэж тэр хэлв. Би 12 настайгаасаа л ээжигээ үзэн яддаг байсан. Учир нь тэр үргэлж хүмүүс таалагдах гэж өөрийгөө болон биднийг ч мартаж бүх хүн таалагдахыг хичээдэг байсан юм. Одоо л би үүнийг ойлголоо. Гэхдээ хамгийн сонирхолтой бөгөөд аимшигтай зүйл бол би өөрөөсөө ч яг ижил зан авирыг анзаарч эхэлсэн гэж тэр үргэлжлүүлэн хэлв. Нурууны хүндрлийн бас нэг ноцтой шалтгаан бол бидний хувь тавиланд өгөгдөөгүй зүйлийн төлөө хариуцлага өргөх явдал юм аа. Үнэн хэрэгтээ сүнс бүхэн энэ ертөнцид тодорхой үүрэг даалгавар зорилготой ирсэн байдаг. Үүний дагуу хүн бүр өөрийн гэсэн шин чанартай ямар нэгэн үйл хэргийн төлөө ирсэн байдаг. Хүн амьдралаа мөнгө олохын төлөө зориулахдаа өөрийн мөн чанарт үл нийцэх ажил үйлийг хийх явцад өөрийн чиг шугамаасаа хазаасаар будах тусам илүү холддог юм аа. Аажмаар ийм ачаа төвчхийн аргагүй болж тэрхүү хувь тавиланд
тавилан төсвөрлөхөд маш хэцүү болдог. Тиймээс хүн бүр өөрийн мөн чанар энэ ертөнцид ирсэн зорилгоо ухамсарлаж өөрийн жинхэнэ замаар явах ёстой. Ийм зам нь хүч чадал, баяр баясгалан өгөх болно. За, үе мөч. Унших уу? Би үе мөчийг нэг нь унших уу? Үе мөчийг уншчих уу? За, тэг. Бодроо. Үе мөч. Үе гэдэг нь үе мөчний капсулаар бүрхэгдсэн арга ясны хөдөлгөөнд холбоос юм. Үе мөчний үүрэг нь ясны хөдөлгөөн, нуглах, тэнийг сунгах, эргүүлэх, ойртуулах, холдуулах гэх мэт. Үе мөч нь хөдөлгөөнийг хангадаг. Биеийн хөдөлгөөн нь амьдралын чиг хандлагаа өөрчлөх, хөдөлгөөний хялбар байдлыг бэлтгэдэг ажээ. Артрит үе мөчний өрөвсөл хэрэг өвчин. Энэ өвчин нь өөрийгөө болон бусдыг байнга шүүмжлэснээс үүсдэг гэж үздэг. Үе мөч нь өвддөг хүмүүс үргэлж бүх зүйлд төгс байхыг эрмэлздэг бөгөөд эргэн тойрныхоо ертөнцийг төгс байлгахыг хүсдэг. Энэ нь тэдний хувьд даахын аргагүй ачаа болж хувирна. Шүүмжлэх, зэмлэх замаар ямар нэгэн юм хэн нэгнийг илүү сайн болгох боломжтой гэжөө. Нэгэн ийм онцлогийг анзаарсан юм. Хэрэг өвчтэй хүмүүс байнга шүүмжилдэг хүмүүсээ л өөртөө татдаг аж. Учир нь тэд өөртөө болон бусдад маш шүүмжилттэй ханддаг. Ижил төстэй зүйлээ татдаг гэдгийг санаж байна уу? Ийм хүмүүсийн даал тухамсарт дутуугийн мэдрэмж хүчтэй оршиж, тэдний бодол санаанд маш их хүчирхийлэл байдаг ч тэд өөрсдөө хүчирхийллийн янз бүрийн илэрлийг маш их шүүмжилдэг хүмүүс байдаг. Тэд өөрсдийгөө болон эргэн тойрныхоо ертөнцийг хайрлах, гачигдал хомсдолтыг мэдэрдэг. Тэд өөрийгөө ч хайрладаггүй, бусдын хайрыг ч мэддэггүй. Эдгээр хүмүүс амьдралыг хэцүү, төвчхийн аргагүй ертөнц гэж хандна. Тэдэнд хэтэрхий их зүйл нуруундаа үрж яваа мэт санагддаг. Гэвч тэд өөрсдөө өөрийн нуруундаа дааж давшгүй ачаа үүрүүлээд байгаагаа мэддэггүй. Үе мөч нь өвддөг нэгэн өвчтөн надад хэлэхдээ хүмүүс намайг дарамтлах үед би төвчж чаддаггүй гэв. Гэвч ахмад настанууд үе мөчний өрөвсөл, артроз яагаад түгээмэл байдаг вэ? Учир нь тэд өөрийн хуучин итгэл үнэмшилтэй зогсон болж хатуу, хөшүүн, уян хатан бус байдалтай холбоотой. Настангууд маань би хүндэж хэрэггүй, надад хангалттай хүч байхгүй гэж өөрийгөө өрөөсгөл үнэлж эхэлдэгт бүх учир оршино. Хөдөлгөөний хязгаарлалт нь хүн оюун ухааны хувьд уян хатан бус байгааг харуулж байгаа бөгөөд зүрүүд юу ч хамаагүй мэт сэтгэлийн төлөв байдалтай холбоотой байдаг. Заримдаа артрит нь уур хилэн, хорсол, үзэн ядалтаар илэрч гарах ба бие махбодын урьдчилсан саад дотгор нь болдог. Хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг цохиж нам дарахыг хүсэх үед даал тухамсар нь үүнтэй төстэй байдлаар үүнийг саатуулж буйм илэрхийлэл байж болно. Үүний илэрлэл нь дотоод өрсөлдсөн байдаг. Нэг талаас шудраг хүсийг хүчээр тогтоох хүсэл, гомдооч гэдэг байранд нь буцааж тавих хүсэл, нөгөө талаас болзошгүй үр дагаврыг хайх. Ерөнхийдөө бидний мэдрэх аливаа өвдөлт анхандаа өөр нэг хэн нэгэнд зориулагдсан байдаг. Өвдөлт бол төрөмгийн үйлдэлийн үр дүн юм. Айдас, уур хилэн, цөхрөл гэх мэт сэтгэл хөдлөлийн үр дүнд стрессийн дараа өвчин үүсэж болдог нь миний туршлагаас тодорхой болсон жишээг авъя. Үе мөчний өвчтэй нэгэн эмэгтэй ирсэн юм. Тэрээр хэдэн жилийн өмнө энэ өвчнөөр өвчилж даавар өрөвслийн эсрэг эмийн тусламжтайгаар өвчний явцыг удаашруулж барьж байсан ч өвчин тогтвортой идэвхжсэн хэвээр л байж өвчин нь хүнд стрессийн дараа үүссэн байв. 5 жилийн өмнө би маш их стресст орсон юм гэж тэр эмэгтэй хэлв. Тэр үед нөхөр бид хоёр өөр хотод амьдарч байлаа. Нэг өдөр хүүмэн өсвөр насны хөвгүүдэд маш хэрцгийгээр зодуулаад орж ирэхэд харахад нүд талтарч байсан юм. Нөхөр маань анчин тул бууга шүрэн аваад би энэ новшнуудыг ална хэмээн өөдрөөгүй. Би түүнтэй зууралдаж аваад тайвшрах хүртэл нь тавиагүй юм. Түүнээс яг 7 хоногийн дараа миний үе мөч өвдөж эхэлсэн. Эмэгтэй даалт ухамсарт хандснаар бид ийм стресстэй нөхцөл байдлыг бий болгоход хүргэсэн зан үйлийг нь олж мэдэв. Нөхцөл байдлын шалтгаан улмаар өвчний шалтгааныг ойлгосноор эмэгтэй биеийн байдалд ирсэн юм. Үүнээс гадна би түүнд гомеопатик эмийг сонгож өгсөн. Тэгээд хэдхэн сарын дараа олон жил үргэлжилсэн өвчний бүх шинж тэмдгүүд аажмаар алга болсон юм.
Энэхүү үйл явдал надтай өвчтний жинхэнэ шалтгааныг арилгах нь хичнээн чухал болохыг дахин ойлгуулсан билээ. Дашрамт хэлэхэд үе мөчний өвчин эмгүүдэд илүүтэй тохиолддог. Үе мөчний өвчин эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог. Энэ нь эмэгтэйчүүд нударгаар төрөмгийллээ ил гаргах хандлага багатай байдагтай холбоотой юм. Тэд төрөмгийн импульс сэтгэл хөдлөлөө дотроо саатуулж төвчж өнгөрөөдгөөс энэ импульс нь үе мөчний өрөвсөл болдог. Бас нэг сонирхолтой түүхийг дурдъя. Москвад болсон семинарын үеэр нэгэн алдартай сэтгүүлийн сурвалжлагч над руу уцтаж ярилцлага өгөхийг хүсв. Би зөвшөөрч бид уулзахаа тохиров. Маргааш нь би офис дээрээ байлаа. Бид өвчин гэж юу вэ? Хаанаас ихтэй вэ гэх мэт ерөнхий сэдвүүдээр ярилцлага эхлүүлв. Аажимдаа бид тодорхой өвчин рүү шилжсэн юм. Валерий Валерьевич өвдөгний үений артрозын шалтгаан юу вэ гэж тэр асуув. Түүнд ийм асуудал тулгарсан гэдгийг би шууд ойлгож өөртөө зөвлөгөө авахыг хүссэн тодорхой байлаа. Та энэ өвчнөөр хэр удаа өвдөж байна гэж түүнээс асуухад би хүлээн зөвшөөрч байна хэмээн тэр бага зэрэг ичингүүрэн хэлв. Ерөнхий редактор танаас ярилцлага авахыг хүсгэд би маш их баяртай байсан юм. Учир нь би өвчнийхээ талаар асууж болох нь гэж бодсон юм л да. Гэхдээ тохиромжгүй юм болов гэв. Яагаад тохиромжгүй гэж хэрэв та өөрөө сонирхолтой байвал ярилцлага илүү сайхан болно шүү дээ гэж хариулв. Ашгүй дээ хэмээн эмэгтэй алгаа ташиж тэгвэл танд ярьж болох уу гэхэд би ийдгээр толгойд өгөө. Энэ асуудал надад 5 жилийн өмнөөс тулгарч ирсэн. Тэр үеэс нөхөр маань их уудаг болсон юм. Бид байнга хэрэлдэж маргалдаг болов. Бид бүр салхатааш тулсан ба би түүнийг орхиж чадаагүй. Нэг бол мөнгөний хэрэгцээ гарч, нэг бол хүүхдүүд биднийг ятгах гэж оролдож, нэг бол би бүх зүйл бүтнэ гэсэн найдварт итгэхийг хүсэж байв. Ерөнхийдөө одоо хүртэл бид нэг дээвэр дор амьдарсаар л байна. Ийм нөхцөлд танд ямар санагдаж байна гэж түүнээс асуухад заримдаа төвчхийн аргагүй. Би бүх зүйлээ орхиод явахыг хүсдэгч ямар нэгэн зүйл намайг зогсоосоор л байдаг. Хүний хөл юу бэлэгдэг билээ гэж асуухад тэрээр хөдөлгөөн гэж хариулв. Тийм. Харахад танд маш их дотоод зөрчил байгаад байна. Та түүнээсээ холдмор байвч чадахгүй байна гэж хариулаад мөн өөрийгөө дутуу үнэлэх зөрчил танд байгаа бөгөөд эдгээр 5 жил үргэлжилсэн ажээ. Тэгэхээр яасан дээрүү би эдгэрхийн тулд түүнээс салхал хэрэгтэй гэж ойлгох уу? Гэхдээ ямар шийдвэр гаргах нь танаас өөрөөс тань хамаарна. Та үнийг олон удаа хийхийг оролдсон боловч яагаад ч юм зүрхэлсэнгүй. Та өөрөө явах нь илүү хялбар гэдгийг хэлээд байгаа юм. Гэхдээ энэ хүнтэй хамт давж туулаагүй үеийн үр үлтгэл болно. Гэр бүл зөрчилтэй бол гэр бүлийн хоёулаа хариуцлага үүрдэг шүү дээ. Тийм ээ, ийм бодол надад төрж байсан. Гэхдээ бас өөр сонголт байна гэж хэсэг завсарлаад би хэлв. Энэ сонголт хамгийн хэцүү боловч хамгийн зөв юм. Энэ бол дотоод өөрчлөлт, өөрийгөө өөрчлөх явдал. Эхлээд та хоёр бие биенээсээ ижил хүлээлттэй байснаа аажимдаа харилцан бие биенээ буруутган зэмлэж гисэн. Харин дараа нь та хоёр бие биенээ өөрчлөхийг хүсэн ч тэр үед өөрсдийгөө өөрчлөхийг хүсөөгүй байна. Эмчээ хэмээн тэр миний яриаг таслаад ер нь бол яг л ийм юм болсон юм байна. Магадгүй бүхэл харилцаа нэг л хувилбараар явагддаг юм болов. Тийм ээ. Гэхдээ нэг хувилбараар хөгждөггүй харин эсэргээрээ дороотдаг юм. Өвчин бол бидний хөгжил зогссны дохио гэдгийг сануулъя хэмээн би үргэлжлүүлв. Гэр бүлч адил амьд организм нэгдмэл тогтолцооны хувьд бас хөгжих ёстой. Мөн гэр бүл дэх харилцааг хөгжүүлэхэд шалгуур бол нөхцөлгүй хайр юм. Хувиа хичээх зангаа татаж жинхэнэ харамгүй хайраар бэлтгэж байвал гэр бүл өсөж төгсөрч түүний өмнө шинэ боломж шинэ хязгаар нээгдэж байдаг. Хэрэв та бүх зовлон зүдгүүр гомдлоо хайр даруй байдал болгон хувиргаж чадвал таны хөл эрүүл байхаас гадна харилцаа танч эрүүл болно. Булчин. Хүний биеийн булчинг арга асны буюу хүндлэн судалт, гүлгэр, зүрхний гэсэн 3 төрөлд хувааж болно. Хүндлэн судалт булчин нь арга аснд шүрмсээр бэхлэгддэг. Энэ бүлгийн булчингууд орон зайд биеийн хөдөлгөөнийг хангана. Эдгээр биеийн булчингуудыг биеийн тамирын ачаар хөгжүүлэх боломжтой. Гүлгэр булчин дотоод эрхтнүүдэд байрладаг гэдэс, давсаг, цусны судасны хан гэх мэт. Түүний агшилтын улмаас стрессийн үед цусны даралт ихсэх, эсвэл хоол хүнс нь ходоод үдсэний замаар дамждаг.
Зүрхний булчин зөвхөн зүрхэнд байдаг бөгөөд бие махбодоор цусны эргэлтийг тасралтгүй хангах сонгомол үүрэгтэй юм аа. Өөрийгөө дутуу үнэлэхээс үүсэх зөрчил нь булчингийн асуудалд хүргэдэг бөгөөд энэ үед хүн өөрийгөө үнэлдэггүй, өөртөө эргэлзэж, өөрөө хүч чадварыг дутуу үнэлдэг юм аа. Тэрбээр хийх үү, хийхгүй байх уу, хөдлөх үү, эс хөдлөх үү гэсэн сонголтуудын өмнө тулгардаг. Өөртөө эргэлзсэний улмаас тэр зөв сонголт хийж чаддаггүй. Тиймээс үгсийн санд нь би юу ч хийх чадваргүй, би нөхцөл байдалд нөлөөлж чадахгүй, би бууж өглөө, би ирч хүчгүй, энэ боломжгүй ажил гэх мэт хэллэгүүд давмгаалж байдаг байж. Энэ тохиолдолд бидний хамгийн дээд мөн чанар бүхнийг чадагч Бурхны хүчийг ухамсарлах нь чухлаа. Бидний бие бол Бурхны сүм юм. Таны амьдралын хүч танаар дамжин илэрч хайр, эв найрамдал, гоо үзэсгэлэнгийн орон зайг бий болгохыг зөвшөөр. Эдгэх бодлууд би эрүүл яс булчинтай, би чадах бүхнээ хийх болно. Амьдрал надад хүч чадлаа өгдөг. Би найдвартай дэмжлэгийг мэдэрч байна. Миний итгэл ба хайр, үзэл бодолтой үнж зан, хүнлэг чанар нь мэдлэг бол найдвартай дэмжлэг, хамгаалалт юм аа. Миний амьдрал бол мөнхийн хөдөлгөөн өөрчлөлт. Би амьдралдаа авийн хатан байна. Амьдралын хүчийг би дотроо мэдэрч байна. Миний хөдөлгөөн бүр хүчээр дүүрэн байдаг. Бүх сайхан санаагаа хэрэгжүүлэх хангалттай биеийн хүч амин чухал энергитэй. Би амьдрах хүслээ харуулж байна. Би өөрийн бие дэх амьдралын энергийг чөлөөтэй байгалийн замаар урсахыг зөвшөөрдөг. Би энэ ертөнцид хайртай, амьдралын асар их хүч нь надаар дамжуулан миний бодол санаа, үг хэллэг, үйлдэлээр дамжуулан дэлхий дээрх амьдралын хөгжил цэцэглэлтийн төлөө хэрэгждэг. Осол гэмтэл золгүй явдал. Энэ хорвоо тохиолдлын осол аваар болон гинтийн зүйл гэж байдаггүй. Энэ бол миний гүн итгэл үнэмшил юм. Осол бол даалт ухамсарт буй байгалийн зарчим, хэв маяг аж. Бид өөрсдөө хямралтай нөхцөл байдлыг бий болгодог. За, рекорд унтраагаар. Манай хост дууссан уу те? Дууссан.